Нэрэн санаа зовдгоо миний хөө ээж нь урьдчилгааг нь хийцэн байгаа. Зайсан өөрөө барьны урьдчилгааг өгсөн юм уу? Ээж байна уу? Сайн уу миний хөө? Сайн. Йоо, тань руу яарад вэ? Яа, танаас нэг гуйлттай ирлээч. За. 500 мянга төгрөг зээлч. Өө яах юм? Хүн эхнэртэй болсон. Өө ээж нь юу ээдээ? Ээж. Яах гэдэг юм? Түрээ мөчөж. Ээж нь юу ах ээж нь тэтгэврийн жил аваад нөгөө дүүгүүчээ сургалтанд ятсан штэ. Өгсөн штэ. Юу ээдээ юуч байхгүй. Таа Түр амжраад. Ээж. Оо. Сайн ээж. Нөө сайн юм. Чи ч одоо яаж яваад байгаа юм бэ хөл гаргаж байгаагүй. Согтуу байгаа маш. Ямар арай хүүд юм ээ. Шинэ жилийн үлийн авалтуудыг хэлсэн. Яаж ч ахлах зүгж болсон чи яа тушаалдаг шиг ахлах зүгж болсон. Шинэ жилийн үлийн авалтууд ихтэй 4 хоног нойрог явж байна. Хамаатайгаа мэнэлдэггүй юм уу чи ч одоо? Юу байна ах? Ирсэн мэсэн дүнст амар нойрог өстэй. Айгуу хэцүү. Тэр яах вэ ээж? Юу байна? 200 тонн төгрөг зээлч. 200 мянгаар яах гэдэг чи өчигдөр цалин байлын чи буугаад. Уулын цалин буухан ч буусан л да. Юу байхгүй юу? Өчтөр нэг амар баярлж очсон. Төрсөн өдрийн тэмдэглэлийг манайх дээр тэгээ сая төгрөгийн ширээс амар виски айгуу гоё ихчээс тэгсэн чинь харин нэг зам гараа авчихсан. Тооцоог нь авч чадаагүй ширээний өрөнд орсон. Амт. Чи ингэж ажил хийж байгаа зүгээр. Тэрний оронд гоё баяа ихч мэгчтэй бол та тээж. Юу гэж тань шиг юм бэ ч. Ээж. Альтайгаа ажил төрөлж хийчих чадахгүй. Ажил хийгээл нийгээл тэгэл ингээ өрөнд ороод өөрөө дараа таарах юм уу хаашийн. Ажил мөстэй болчихдог. Тэгээд Унтаад өдөө байж надах чи. Би танарт хэлээд байгаа. Гэхдээ та нар ч одоо нэг юм надгүй нэг юм ажил ингээ амжуулаад ингээ зогцуулаад ингээ аргалаад ингээ ч болдгүй юм уу аа? Би хэлээд наа чи миний бизнесээ би ингээ хамаг мөнгө төргөө гаргаад хийсэн юм аа тий. Энэ миний бизнес хаан ч явд юм уу? Би та нарт хэлээд чи юу вэ? Сонсоготой. Гэхдээ та нар ингээ надгүй нэг юм ингээ хийчихэлтэй ингээ арчаагүй штэ та нар. Боли хатаа даргын дугаарыг явуулаа. Би өөрөө ярив. Байна уу сайн байна уу хатна дарга тий бизнесмен тодоо байна энэ бизнес явах байхгүй да хатна дарга хатна дарга тэнийг хинтэмгүй юу ч ойлгохгүй нэр би нэг шинэ бизнес эхлүүлэх гэдэг чинь энэ шинэ барилга барих гээд бүр Ямар барилга? энэ төцвөрөх гээд шүү дээ би энд тий гэхдээ өөрөн үз төц энэ мөсөн төц өвл мөсөн төц тий тэгээд яасан ч Байхгүй ш. байхгүй 100 яах ингэ тэнэгтэйдэх энэ мандгаа дарга Тэнийг юм ааш. 100 мөсөн төц байж болдгоо мө тий Сэрүүхэн ш тэр чи. тий сэрүүхэн ингээ гоё байж ш тэгээд нөө нэг бараа маань муудахгүй байхгүй 100 тий юус яах яа юус бизнес яахгүй одоо нэг энэ гатнаа дараа руу орсон мөнгө өгдөг нь хэдэн төгрөг чижээж ээж нь юу гэдэг? Ээж нь мөнгө авахгүй шүү дээ. та танаа байх тэр хараа ээж хараа Ээж нь мөнгө авахгүй. мөнгөтэй байгаа байхгүй яа ээж хүртэл байна хатнаа дараа Нэг гэдэгтэй амар. Хамарч чи. сайн мэдсэн анхнаар ирсэн юм уу Тийм байна. жилээ сайн ч нэ Ээж тэнийг өсөлчихөө. цаашаа суучихгүй Яа тийм бэ чи. хэлээрээ бодно шүү хаа сургалтнаасаа ирлээ Одоо бац өгсөн юм чи. оо нэг ээж ахнарыг яваад нэг юм хэлчихээн би Харвардыг сургууль сурах уу эсвэл Сөүлийг сургууль сурах уу гэж чи муу бацаам яаж чи сурах Манай чи мэдээж миний босго бол хангалттай урж байгаа миний оноо бол үгүй миний дүн бол асуудал байгаа гэж та мэдчихэв за чи жилийн өмнө ээж бүр энэ муу сураад болохгүй нэгэ та өөдөө явжсэн шүү дээ ээжээс асуу энэ яац ээж. Вэ миний хүү харин энэ сургалтанд явснаас шал өөр болоод байгаа. Хичээл мичээл энэ төр байнга хичээд номгүй. Ямар сургууль? Нэбигийн боловсрол хүчийн төв. Нэбигийн. Оо нэр ээж манай нэбигийн боловсрол хүчийн төв маань одоо сурагчтай амралт
тохиолдуулаад Бээжинг аялалдаа хүүхдүүд аваа эхэлсэн байлээ. Тэгээ би явах юм уу яах юм? Санаа заавалгүй ээж нь бүгдийг зохицуулна. Яа тийм бэ. Бээжинд үү яваа. Та явуулчих юм уу? Гэхдээ бид нар чи ирээд ч үгүй шүү дээ. Үзээ гадаад насурч байхгүй шүү дээ. Яа, хүү тэр чи үнэтэй биз дээ хүү. Бид гурав ирээд гарч шүү дээ. Та нар ахнараа гадаад гэхээр амар үнэтэй юм бодох юм. Ямар ч тийм боловсрол та нар юу ч халах заа. Юу ээж ийм байлээ шүү. За одоо энэ Бээжин лөө ингээд Бээжингийн бүх дурсгалт газруудыг үзүүлэн заяа. Тэгээд Universal одоо усан парк, амтны хүрээлэн, цагаан хэрэм гэдэг ер нь тийм аягүй гоё газруудыг үзэж явах юм байлээ шүү. За би ихтэй судалсан ээж. Хүүхд насндаа би ингээд яваад ирэх юм бол яг дараа нь ингээд бодоход л дурсгалтай юм даа л гэж би зүгээр бодсоо байхгүй за. Ээж юу юм бэ? Бид гурав ирээд ч явж үзээгүй шүү дээ. Ээж одоо би ингээд энэ боловсрол хөгжлийн төвийг төгсөөд манай нэг ангийн хүүхдийн аав маань энэ машиныг авч өгөх юм бэлээ Ferrari гэдэг машин. Үнэн 550 сая төгрөг. Тэгээ би яах юм? За ээж нь зохицуулна. Шүү яриад Ойлгомжтой. 150 сая төгрөг зогцуулах гэдэг. Яаж? За одоо дүү чи шүү дээ. Хамгийн гол дүү чи шүү дээ одоо. Үгүй одоо тэгээд яах вэ? Чи бацам чи. Яа. Чи үнэмдэг ч үгүй өстэй. Яа чимэг ээж одоо ингээд гадаад руу яваад оюутан болоод буцаал Монголд ирнэ мэдээж дээ. Тэгэхээр нөгөө байр савны асуудал бас зайсан таваас нь 3 өрөө байр аавна гэсэн яасан бол. Өөрөө авч. Гэрэн санаа зовдгүй минийх ээж нь урьдчилгааг нь хийцэн байгаа. Зайсан 3 өрөө байрны урьдчилгаа өгсөн юм уу? Ээж энэ ах нарын холог өмлөө. Миний анхаарал төвлөрөхгүй байгаа байхгүй. Цагаан өрөөнд байгаа мэдээж би одоо английнхаа юу явахгүй болох байлаа. Болохгүй ээж нь 108-ыг утс идэв шүү. За би нэг залгадаг газар нь залгаад явуулчих болсон. Баярлаа баяртай. Эм үү. Гой угсан хөлөг. Нэг буй багт нэг зодох штайс байхгүй юу? За та яг одоо би бүр нэг юм ойлгохоо гэж та. Бид гурав юу юм өргөмөл хөвгт юм хүрдээс авчих юм яа. Өөр эцэгтэй юм уу шүү? Юу гэжтэй бүгдээрээ та нар миний хүүхдүүд. Гэхдээ та нарыг баг байх үед чинь юу нөхцөл байдал нь хэцүү байлаа, амьдрал хэцүү байлаа. Одоо бол үүштэй тэгээд чи баг дуун. Та нар бол одоо насан турсан өөртөө аваад явах чадвартай болсон. Одоо дүүгээ ч нэг гарын ганцхан төрөгчээд. Арай л хүрээд байна уу юу? Яг бас намайг бол бас яг ингэж одоо хайртай биш үү? Хин арай л Юу юм даа. Устараа надад сонсогдоод байгаа байхгүй юу? Би энэ хичээлээ юмэр. Эсвэл би өөрөө 108 руу зарлах хэрэгтэй юу? Яах. Чимгэж чадахгүй би хичээлээ хийж. Хичээлээ. Чимгэж чадахгүй. За ойлголоо мэдээ.